7 дугаар анги. Лов гэдэг зүйл бодсноос амархан юм аа. Эхний алхам хамгийн хэцүү нь баймар гэж хэлж буйгаар эхэлнэ. Тэгээ дээшийн за би тэгвэл хүмүүсээ сайн бэлдээ гэхэд Южин англи хэлийг сайн сурах гэж хижээх хэрэггүй хэмээн тэд гар барьцхан салцгаана. Тус-тусдаа л бодол дарагдаж Ербусын мэдрэмж төрж байлаа. Южин буцаж буудалдаа ирэхэд Хисо тэр хоёрын дүлхүүр солигдсон байдаг. Хисо Южинээс чи надад дургүй юм уу? Миний өвөг дэдэс дургүй юм уу? Яагаад гэхэд Южин угаасаа чи надад таалагддаггүй гэхэд Хисо яг хин юм бэ? Аав уу өвөө юу? Гэхэд Южин надаас асууж байх хооронд эцэг ихээсээ асуул та гэснээр өрөөнд орно. Голорид орчуулагч Иван орж ирнэ. Тэрээд энд хэд хоног гэхэд буудлын эзэн манай будал эрхэм хүндтэй хүн бүрт нээлттэй нохоонд ч бас гэвч ганцхан хүн л хаалттай. Тэр нь та гэхэд Иван чи хэний ачаар энд байгаа гэж бодов? Би чамайг тэр хөгшөнтэй суулгаагүй бол гэхэд буудлын эзэн нөхөр маань яг яаж өгснө нь тодорхойгүй байгаа шүү гэснээр түүнийг явуулдаг. Яг үнэндээ тэр түүний охин бөгөөд энэ тухайга Думмэд ярина. Думмэ Ивантай уулзахад Иван тэр бичиг 100,000 йен хүрэх бичиг гэдгийг хэлж бусдаас өрсөж олох ёстой гэв. Думмэ тэр бичиг таны гарт орвол та яах вэ гэхэд Иван Чусооны хааны нойрыг хулжаана. Чам шиг нэдлагч юугаа мэдхэвдэ гэж хэлснээр Думмэг уурлуулна. Думмэ наад чиг нэдлагчийн гарт тэр бичиг орвол таны нойр хулжин шүү. Хамгийн амар нь бидэн шиг хүмүүс юунаас ч айдаггүй юм гэж хэлв. Японы тал Цуудагийн гаргасан үмэнд ихэд дургуутж энэ бүхнийг хэн эхлүүлсэн гэхэд Цуудагийн хамтрагч Цуудаа үүрэг өгсөн гинтийн байсан тул тогсоож чадаагүй гэхэд Цуудаа эзэн хааныхаа нэрийг унагсан би өөхөх ёстой хэмээн өөртөө харакари хийхэр болно. Тэгээд бидэнд ийм олон үгтэй хүн хэрэггүй харин чам шиг галзуу нохоо хэрэгтэй гэж ахиж тэнийг үйлдэл хийвэл тэрнтэй адил болно гэж хэлээд хамтрагчийг нь завчдаг. Юужин хөлсний айлуурчдыг хайж очиход өнөөх хоёр нь зүрхээ хагартал байдаг. Харин Эшийн англи хэлээс сурсаар тэр өнөөдөр лов гэдэг үгийн утгыг мэдэж авснаар маш их гайхна. Учир нь тэр ловыг эх орноо хамгаалах зориг зүрхтэй тэмцэгч гэх утгаар ойлгодог байжээ. Тэгээд тэр өнгөрсөн бүхнийг бодож Юужинд гомдно. Тэгээд зарцаараа Юужинд захиа өгүүлдэг. Даанч Юужин солонгосоор уншиж чаддаггүй байв. Үүнийг мэдсэн Думми би таны нууцыг мэдлээ. Би уншаад өгөхгүй гэхэд Юужин би уншиж чаднаа. Зүгээр л энийг уншихад маш их зориг шаарддаг юм гэж хэлдэг. Эшийн өдөржин захиа хүлээлээ. Удалгүй захиа ирлээ гэхэд тех өстой. Тэр мөн намайг яаж ингэж хүлээлгвэ? Америкийн төлөөлөгчийн газар гэтэл зарц. Тэндээс бишээ. Урдын адил буудлын үйлчлэгч зэсэгтэй захиа авчирлаа гэхэд Эшийн за илтгэр буцаа гэж хэлнэ. Хисоны урилгаас татгалзсан туул тэр шаналж яах ёстойгоо бодно. Зочид буудлын үйлчлэгч Думмэд мэдээлэл дамжуулж мөнгө авдаг. Тэр 403 дугаар өрөөнд англи үсгтэй бичиг байсан гэж хэлснээр тэд Юужиний өрөөг нэгжинэ. Тэгээд Эжинээс ирсэн захааг уушхад хамтдаа хий гэсэн зүйлд өөрчлөлт гарлаа. Захааг аммагцаа хариу илгээнэ үү гэж Думмэ уншихад Юужин чи яг зөв уншсан уу гэж асуув. Думмэгийн хүмүүс Юужиний өрөөг нэгжиж байхдаа их шиг тайрцгийг нэвцэн тул засварчин дээр ирнэ. Энэ үеэрээ бууныхаа говхны төмрийг олдог. Юужин захааны тухай бодон алхаж автал гинэт Эшийн хар хувцастай гарч ирэн 30 минутын дараа анхтаарсан нарийн годомжинд дуулзъя гэж хэлв. Тэгээд Эшийн ловыг хийсгэ гэдэг чинь Жусоныг устгах юм уу гэхэд Юужин ганц Жусонч биш. Нэг хүнийг устгахыг хүссэн юм. Гэхдээ би өөрийгөө л устгаж байх шиг. Өшөө авалтын эхлэл байсан уу? Атаархлын төгсгөл байсан уу? Мэдэхгүй гэхэд Эшийн өшөө авалтын эхлэл гэж юу гэсэн үг юм гэхэд Юужин хоёр дахьыг нь мэдэж байгаа мó гэхэд Эшийн тэр бол хайр байх гэв. Гэтэл Юужин зураг зурхаас өөрийг мэдэхгүй гिचгээд энэ их зүйлийг хинээс мэдсэн юм гэхэд Эшийн намайг хамгаалъя гэдэг өдрөөс чинь гэж хэлдэг. Тэр хоёрыг ин ярилцаж байхад Цуудаа эмсийн хүрээлэнд байх Япон хүн болж мэдээлэл цуглуулдаг Жусон хүүхдийг мэдснээр түүнийг бүхний нүдэн дээр цааш харуулна хэмээн гудамжаар өсдөж ирнэ. Үүнийг харсан Эшийн Юужиний бууггүй. Эхний буудалтаар гэрэл, хоёр дахь буудалтаар Цуудагийн гарыг онов. Үүнд нь маш их уурсан Цуудаа Жусончуудыг буудаж эхлэхэд Эшийн ахин буудах гэтэл Юужин бууга булааж аваад Цуудаа руу очино. Энэ үед Цуудаа түүний гарлуу буудаж ахин буудах гэхэд сум нь дууссан байлаа. Цуудаа чи намайг буудмааргүй юм хэн буудсан юм бэ хэмээн хашгирахад Юужин чамайг хэн буудсан чухал биш. Чи Америк цэргийг буудлаа хэмээн хэлэхэд цаанаас нь цэргүүд ирснээр тэд баривчлагдана. Өнөөх эмэгтэй Эшинтэй хамт эх орноо хамгаалах бүлгэмд харьяалагддаг байсан ба Анчинг аавыгаа алдсан үед нь тэр ч мөн аавыгаа алдсан учраас тэр цагаас хамтдаа нэг бүлэг болон өсч томорсон байлаа. Анчин инсанд ханд тэр төлөөлөгч гих хүн яагаад авахд ойрхон байгаад байгаа юм бэ? Нэг л таалагдахгүй байна гэхэд инсан тэр миний санаж байгаа хүн мөн бол нэг хүн биш энэ улсыг сүрүүлэх гэж ирсэн байх гэж хэлв.
Америк Япон хоёр улсын цэрэг буудалцсан тул хааны шүүхээр орно. Японы тал манай цэргийн гар маш их бэрхсэн гэх бол Америк тал Япон согтуу цэрэг энэ бүхнийг ихлүүлсэн гэхэд Японы тал уурлаж өөрсдийгөө өмөрөхөд хаан Японы талд хандаж танаас согтуу цэрэг манай улсад байж хоёрч гимгүү жусан хүнийг буудсан. Бүх гэрчүүд Япон цэргийн буруу гэж хэлсэн. Ийм байхад уйслалт гуйхчгүй өөрсдийгөө өмөрөх гэв хэмээн Япон цэргийг цаазаар авч Америк цэргийг сулал гэсэн зарлиг буулгадаг. Думмаа энэ хугацаанд юужинд ирсэн цахааны тухай бодож бишгийн хэвн Эшнийх мөнх гэдгийг мэддэг. Харин Хисо яг яагаад өөрт нь юужин ингэтлээ дургу байгааг бодсоор. Тэгээд гэрийнхээ зарцаас юу болсон тухай асуухад өнөөх нь хэдэн өдрийн өмнө нэгэн Америк цэрэг ирээд буу тулгаад бөө юм болсон. Тэр хүн боол хайж ирсэн юм шиг байна лээ. Нарийн учрыг мэдэхгүй гэж хэлдэг. Юужин Солонгос хөрөнгийн бичгийг өнөөх хүн хайдаг хоёрт буюу мөнх үлэгчдэд барьцаанд тавьсан байлаа. Нээж үзэх хэрэггүй. Хайрцагт байсан жаалхуу ахаад л айн жижирж байна гэж хэлдэг. Өнөөх хоёрч айсандаа хэлсэн ёсоор нь өнөөх бичгийг хадгалсан юм лээ. Хисо Юужин Думмэ 3 буудлын үүдэнд таарлахад Думмэ надад ганц ч боломж гарч ирээгүй байхад чи Америк цэрэг гэдгээрээ боломжийг ашигласан гэхэд Юужин наадах чинь яг юу гэсэн үг юм бэ гэхэд Думмэ чамайг үхээсэй гэж хүсэж байна гэхэд Хисо та нарын учрыг одоо л ойлгох шиг ууртай байгаа шалтгаан чинь миний дэргэд байсан тэр хүн үү? Бидэнтэй анханасаа байсан тэр хүн үү? Миний сүд бүсгүй гэж хэлснээр энэ анги дуусна. 8 дугаар анги. Хисо Юужинээс чи юуг төсвөрлөж байгаа юм? 30 жилийн өмнөх боолыг хайж утсан гэлөө гэхэд Юужин найзаагаа хайсан гэж бодоо юу? Чи тэр үед тэнд байсан. Гэхдээ ээжийнхээ гэдсэнд өвөө чи надад хэлсэн юм. Аав ээжийнхээ нүглийг үр хүүхдэн ч мөн үүрэх ёстой гэж 9 настай надад. Тиймээс ээжийнхээ гэдсэнд байсан чи ч үүрэх ёстой зү. Харин аав ээж болон бидний дундах асуудалд оролцох хэрэггүй. Чамаас болж асуудал нэмүүлмээргүй байгаа л бол гэж хэлдэг. Хисо ганцаараа удаан зогсож уйтгаргууны мэдрэх ёстой хүн нь би бололтой гэж бодох бол Думмэ шаналж алхна. Энэ үед Япон эмзэн хүрээлэнгийн эзэн Думмэг дуудаж Кико муу юм чусан хүн байж бүр ардын армих. Тэгээд Япон гэж биднийг хуурч мэхэлсэн хэмээн хаяачи сайдаас амьд гарахын тулд энэ газрыг зарж цогтмаар байна гэснээр Мүши бүлэг эмзэн хүрээлэн хариуцсан ажиллаж бүрэн шинжилэл хийж илүү нарийн шалгууртай болно. Хааны дүшмэл Америктай уулзраа олохын тулд Юужинийг урдаа барих хэрэгтэй. Тэр Америкийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн Тэнгисийн цэргийн ахмад учир мэдээлэл нь бидэнд биш тэрэнд төрүүлж очно гэж хэлдэг. Энэ нь ч хаан таалагдана. Ингээд хаан буудлын эзнэр дамжуулан Юужинийг ордон дуудана. Буудлын эзэн түүнийг хувцас сольж өмсөд зөвхөн англиар яриараа тэнд хэлмэрч бий гэж хэлдэг. Юужин тэнгэр ширтэд зогсоход Думми та юу харна вэ? Ноёнтоо гэж асуухад Юужин би тэнгэр рүү хэрээн үү хэмээн өөртөө хэлв. Яг энэ мөчөд гуу ноён тэнгэр ширтэж байснаа ганцхаар хэрэг тэнгэрийн өнгийг бүхэлд нь өөрчилдөг. Ямар гайхалтай хэлэвэ. Тэр хаан яачуухан амьдарч байгаа бол хэмээн Юужинийг дурсаж байлаа. Жанганчин гуу ноёноос нэгэн эмэгтэйгээ Шанхай явуулах гэсэн үн хөлс өндөр байна хэмээн туслалцаа гуйхад ноён өөрийнхөө өгсөн мөнгөөр хүүгээ хамгаалах бус алуулж байсан үе бий. Ээшийн одоо хэр чадвартай болсон гэхэд анчин баргийн эр хүнээс дээр гэхэд гуу ноён хэдий тимч бараан тал руу баг гаргаж хаяа хориглож байгаараа гэд уудтай мөнгө өгчөө энэ мөнгөөр аврах ёстой хүмүүсээ авар гэв. Ингээд Жан Анчингаа гарах гэж байхад Ээшин тэр эмэгтэйг би аварсан хамгаалах хүн би баймаар байна гэхэд Жан Анчин тэр эмэгтэй ам худганы ирмэгдэр байгаа таних ч ялгаагүй гэв. Энэ үед Юужин хааны ордонд ирсэн байлаа. Хаан баг балчаа насандаа Америкийг зорж өдгөө эх орноо хамгаалахаар ирсэн чинь юутай сайн бэ? Чамайг жусан хүний чинь хувьд зөвлөгөө авах гэсэн юм. Америк болон манай улсын харилцаа. Америкийн хувьд Солонгос улс ямар улс вэ гэдгийг мэдмээр байна гэв Юужин. Та нар миний талаар буруу ойлголттой юм шиг байна. Би цэрэг болохоос улс төрч биш. Мөн Америк хүн болохоос Солонгос хүн биш. Миний эх орон нэгдсэн улс хэмээн шулуухан гэлдэг. Тэгээд хааны дүшмэл чамайг жусанаар чөлөөтэй ярьдаг гэж сонссон. Ямар санаатай хэлмэрч хэрэглээд байгаа юм гэхэд Юужин. Хааны ёс жаяг ямрыг мэдэхгүй учир гэхэд хаан хэлмэрчийг явуулж чам шиг юм үзэж нүд тайсан хүн л үннийг хэлнэ. Жусоонд ямар гаралтай, ямар гэр бүлээс төрсөн бэ гэхэд Юужин мэдэхгүй гэхэд дүшмэл хаан юм асууж байхад чи зүгээр хариул гэхэд таны захиргаан дор байдаг олон хүмүүс өөрийнхөө гарлыг мэдэхгүй. Тэдгээр гарал үүслээ мэдэхгүй хүмүүс хэвчлэн боол эсвэл үйлчлэгч байдаг. Тиймээс тэд эзнийхээ овгийг авдаг. Миний аав эзнийхээ чүү овгийг авсан. Харин миний ээж овог авч чадлагүй нас барсан. Ээж аав хоёр маань боол байсан гэв. Тэгээд хаан түүнийг явж болно хэмээн явуулдаг. Түүнийг гарсны дараа түшмэл уучлаарай хаантаа. Би зөвхөн Америк гэдэг дээр нь төвлөрж гарал угсаагийн шалгасангүй гэхэд хаан ямар ч ялгаагүй тэрний харц хилж буй үгс хүйтэн байсан.
Жусоныг гих сэтгэл нь ялгаагүй байх гэв. Юун гэр бүлийн эхнэр тэр зүйлд хаана байна гэхэд нөхөр нь би зарчихсан нэлийн гайгүй үнээр гэхэд эхнэр нь яаж зарж чадаж байна тийм түүхтэй эмийг тэр ирээд өнөөх зүйлийг авна гэвэл яах болж байна гэхэд нөхөр нь бурхан минь буул биш шүү гэв. Ингээд зарсан газараас нь очиж зүйлтээ авахд хүн өвөөгийнхөө өгсөн цагийг зарсан байхыг олж мэдэн түүнтэй уулзна. Хийсо ээжээсээ намайг төрдөг тэр жил тэр өдөр яг юу болсон юм бэ? 9 настай хүүд ямар нэгэн эмгэнэлт хэрэг болсон уу? Гэхэд ээж нь юм хэлэлгүй цагийг нөгөөд гэртээ ирэлгүй энэ хавьтай байж бай хэмээгээд яарвчлан явдаг. Юужийн буцаж ирээд өнөөх бичгийг Кайлд харуулж энэ миний гартаа өөрөө орчихсон гэхэд Кайл энэ бол маш чухал бичиг. Америк жижиг улсууд руу гар дүрэх хэрэггүй гэж би боддог. Хүссэн ч хүсээгүй ч жижиг орнууд өөрсдөө бидний гарт орно. Тиймээс энэ жусооны бичгийг жусоонд нь өг. Тэгээд юужийн аюултай хүн болох хэрэггүй гэж хэлээд гарч явна. Японд дүрт хувирсан тагнуулж эмэгтэйг ирэн хаж байлаа. Ингээд Японы сайд Думмэг тэр эмэгтэйг олж өг хэмээн мөнгө төлөхөр болдог. Ингэснээр Думмэ явах өдрийг нь олж мэднэ. Өнөөх эмэгтэй явах өдөр болж Солонгос Япон бүлэглэлийнхэн буудалцсан. Жан анчин Южинээс туслалцаа гуйдаг. Япончуудыг бомб дээр төөрөлдүүлэх тэр үеэр газраар явна. Туслаач хэмээн гуйв. Тэгээд Южин Кайлаас чи аялалд ямар байна уу хэмээн тэд туслахаар болдог. Хэлмэрч хүртэл би жусан хүн учир тусламаар байна гэснээр мөн хамтрахаар болно. Думмэ тэдэн рүү гал нэгэд байгаа хүнийг харж түүнтэй хөөцөлтөн. Дээвэр дээр явж буй хүн Эшинтэй тун адилхан харагдсан тул маш их гайхаж гисэн ч хөлрөнд бодов. Энэ үнэхээр Эшин байлаа. Думмэ болон тойрч өнөө хүн рүү очиход тэрээр алерт цогцсон байдаг. Тэднийг энд ингэж байхад ард талаар нь Кайл бүсгийг дагуулan хотоос гарч ив. Энэ Кайлын дүр үнэхээр сайн хөөрхөн дүр байгааз Эшиний шархаа маш гүн байсан тул оёх хэрэг гардаг. Ханаам 30 жил ойдолчин хийсэн тул би ойдол хийх гээд хийхэр болно. Думмэ Эшинийг хүлээн сун. Тэр дотроо битгий ир гэж байсан ч Эшин зүгээр алхаад гараад ирдэг. Тэгээд Думмэд цагаан хувцас өмснийг мань харахгүй байна уу? Замаас холд гэж хэлчихэд гал тэргэнд ороод өвчнөө арай гэж дэвчин. Игшиг таарцгийг зарчсан гэснээр Юужийн очиход Думмэ мөн ирж би өчигдөр тулаанд орсон. Сэлэмчин болохоор түүний хөл дээр нь л буудсан. Хэрв доглон хүн харуул хэлээрэй гэж албаар хэл дуулгадаг. Ороо Эшин Юужийн хоёр уулзахад тэд биенийхээ шархыг асууна. Тэгээд Эшин хайр хэцүү бололтой хэмээн Юужинийг тэрж авснаар энэ анги төгсдөг.